За Google аккаунт чинь Google дээр ашиглаж байгаа бүх одоо аппликейшнууд орос хэл дээр байгаад их юм бол энийг яаж англи хэл дээр болгож солих вэ гэж. За Google руугаа Google CGM ч юм уу Google Cig.com-ыг нэвтрээд оръё. За ингээд өөрийнхөө аккаунтаар одоо Gmail руугаа орсон ч юм уу тийм. Ямар ч үсэн Google руугаа ингээд аккаунтаараа нэвтрээ орохоор бүх зүйлүүд нь бол орос хэл дээр байгаа даа. За тэгвэл яаж солих вэ гэхээр за өөрийнхөө одоо Gmail аккаунтны профайл зурган дээр дарна. За тэгэнгүүт энэ доод хэсэг управление аккаунтом Google гэсэн юм үг байгаа. За энэ дээр даръя. За энэ дээр дараад за без опасност гэсэн юу? Даний персонализация гэсэн юм зааварчлаараа миний орос хэлний мэдлэг бол баг шүү. Буруу азгаа зөндөө дуудчих. За энэ дээр Даний персонализация гэсэн дээр дарахаар тэгээ доошо гүйлгэн. Гүйлгэнгүүчинд язык гэсэн юм сонголт байгаа. Общий настройки веб интерфейса. За энэ язык буюу хэлийг солих. За энэ Россия русский гэж байна. За ингээд русскигийн ардлын одоо хармааны зурган дээр дараад англи хэлийг сонгоно. За доош нь гүйлгээд English гэж байна тийм. За United States-гээ сонгочих. Vibrate. За ангиуд ингээд хэл чинь солигдчихж байгаа. За энэ буцах товчон дээр language өмнөх товчон дээр даръя. За ангиуд бүх одоо Google аккаунтны чинь одоо бүх мэдээллүүд юун дээр харагдчихна. Англи дээр харагдчихна. За ийм амархан зүйл байгаа шүү. За энэ Монгол гэж байх юм бол мэдээж бас энэ дээрээсээ 3 дахь сонголтыг хийгээл хүүлэгж байгаа аяндаа хийлгсэн сонголт байгаа тийм. За одоо энэ англи дээр учраас language гэж харагдчих. За ингээд болоо нэртөө. За ингээд амжилт хүсье.